No! What the fuck? Тэгвэл өөрхий аваагаал явуулчихлаа та. За сайн бацгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бөөндөө энэ дугаараараа буюу энэ бичлэгээрээ одоо тэнцээрэг дээрх 24-7 шоу нэвтрүүлгийн 4-р анги дээр нь одоо reaction видео хийх чинь энэ анги нэлээд хор хутгагдсан. Дээрээс нь хасагдана. Бас шинэ оролцогч орж ирэх байх гэж найдаж байна. Тэгээ цэлбэгийг хасагдаасаа гэж залбирцгаая. Хасаа бол яах юм бэ? Хор хутгаж байгаа юм чи үлдэгээ. За 1-р анги дээр нь бас reaction видео хийжсэн. Тэгээ та сонирхож ивэл бас ороод үзээрэй. Ямар ширүүхэн бас шинхэн сонир сонирхолтой юм болоход харцаа. Одоо л харчих. Дөөрийн доош эхэлж штэ. Гал тойроод суугаад гон бит хоёрын хоорондос насны нэлээд Нөгөө хи хоёроо яриад байгаа юм штэ нөгөө. Төгсөөнөөч жоо. Магадгүй ч ер нь Буудалд биш ээ. Өрөөнд орох болсон байсан штэ. 10 насны зөрүүтэй юм штэ. Хүн 10 нас баг хүүхэд нь юм шүү төгсөөч. тэгээд л ер нь үгүй жилсэн дээ. Яхав хэцүү байсан 3 давхар цохилт авсан. Тэгтээ те би зохиулсан гэдэг нокаут болоогүй. Гутрал орсон. Яа. Харах юм аа. Манай зүгээр нэг охин цуг нэг өрөөнд орох гэсэн чинь орохгүй гэд тэгсэн чинь зүгээр шууд сэтгэл готролд орж идэг нэцтэй. Шууд депрешн болж идэг нэц. Ойлгох юм. Манай хүн бас пил том ярнаа. Шалаа өөрөө холноо. энэ хоёр чинь өмнө нэг яалаа потенсоод Үгүй наагч эзэж татсахгүй. Түнж болоогүй те. Төгсөөч нөгөө хинтээ хамт алах гэж орлоо. Тодоо тод илгийн араас өвн явчихсан шүү дээ. Тэгээд тэрэндээ айгу сэтгэл готрол болоод Сүүл бүр за амаа. Уйлж байлаа тэгээс. Нөө. Насан зөрөө нь арай өндөр л та тий. Хоёулаа чинь ойлголцоогүй байсан юм уу? Би Аяа хинтэйг ойлголцох гээд байгаа юм бэ чи. Өстэй зөвүүн байх шүү. Энэ бүр Тэнгүүт гэ цохоод авчихна. Итгэж хүлдээд. Гэхдээ ер нь бол арай өөрөө би ч гэсэн өөрөө илүү зөвүүн байх хэрэгтэй гэдэг юус ойлгосон. Би бол амраагүй орохгүй. Яа тэр цэцэлэгээ царай харсан. Тэгтээ яг төгсөө брогийн ярьж байгаа юмуд бол баг орчиж байгаа юм яриад бүр ингээд тогтлоо тэгэл үгүй тэгэл Сори гоо. Энэ дугаар дээр бараг төгсөө хасах юм биш үү дээ. Төгч маань Амар төгсөө жоох яаж яриад шүү дээ бөөндөө. Хоёр залманд хоёул урагш алхсан байгаа. Цэлний гарыг атгаад явсан. Өө санийхаа харсан уу? Санийх дээр шууд скриптэд явчлаа шүү дээ. Яагаад гэсэн чи хонгор төрүүлээд алхацсан байж яаж тэр төгсөө цэтүүлагийн царайг харсан тийм биз дээ. Энэ араа энийг харалтаа таад. Ингээд урагшаа төрүүлээд яваад тэрнийхэн дараа хөдөлж яхад яаж энэ жоохон скриптэд явчлаа тэр нь царийг харсан та тэр жоохон шокинг тэгэл орж ирсэн байгаа. Онтхаас өмнө одоо юм жижиг хөөхөө онцлогны түүх одоо bedtime story ярьж өгсөн байгаа. Энэ цаасыг нэлээд олон талаар нэргүүлээд зөв болгоод онгоц олоод гуталч олоод хайчч болоод хаан хүү гэдэг ингээд явуулсан. Ерхэтэл ерөөсөө яг ярьчаад ингээд үлгэрт нь орцсон гэхөө. Тэгээд хамгийн сүүлд нь энийг хөөх ингээд дуусаад онгоолгоод за бэлгээ авъя. Хайрц сонгоол надад өгөх бэлэг байгаагүй. Зүгээр унсчихгүй дээ хаа. Тийм болохоор одоо зүгээр шууд үнсэлт энэ бол миний бэлэг гэж хэлсэн. Би бэлгийн хий гэж шийдээд өөртөө өөрхөн зүрхийг өгөө. Хоёр хос бүгжийнхаа нэг үе энэ ч баг гэрэлтсэн шүү дээ. Надад энэ нарийн нанд мэдрэмжийг төрүүлсэн. Бас болцоонд авч явсанд баярлалаа гэд энэ бэлгийг өгөхөр шийдсэн байгаа. Баг хосоолаа гэрэлтсэн тий. Бараг энэ сүйдээ. Тэгэхээр эргүүлээд манай хүн яах нь би одоо бас жоохон харъя гэж бодож байна. Манай хүн. Яа, миний нөхөр Танай хүн бэ? тэр малгай тавингууд манайх алдсан мэт үстэй. энэ баяр. Яарэ урдаа өрнж. Шууд манай хүн болоо бүгж өгөө. Бүгж аваад. Нөр ингэж бодсон шүү дээ. Хөөх. Ахвал нилээ шахаад нэг ойртож үзчихсэн. Норхоо сэтгэлгүй юм да. Гэвч би ч юм. Норхоо ч юм билүү мэдэхгүй те. За өгөр. Яа за энэ дугаар дээр одоо золоогч жоох яваад өгсө. Жоох ажиллаад жоох маневр сайтай биш үү их чи. Энэ залуу болохгүй шууд тийшээ нь яваал те.
хасаа таарсан. За хасаа. Дайжгүй гэсэн бай чи. Нэг нэгнийгээ бас яагаад Мөрдөөд нь штэ шалгаад байна. Тийм. Зүгээр надад одоо нэг тарч хэлсэн зүйл. Болцоо хэлсэн болцоо үедээ надад тэгчихсэн. Энийг битээ хасагтаасаа гэж бодож байна. Тэгэж бодсон. Чи хасаг. Тэрийг яах вэ гэж бодож чинь нүдээс өсчихсэн. Яа. Тэр битээ хасагтаасаа гэж бодож. Хонгор зүгээр нөгөө урин найз нь болохоор битээсгтасаа л гэж бодож хэлж ах шиг. Түүнээс бол хонгор урин хоёр бол хизэж ямар нэг жог болохгүй яа тэгэхээр найзууд байсан угаасаа. Нэвтрүүлгээс ч юм уу. Золка. Золка. Золоо. За. Я так битээс. Мич хэсэгт гонхтой өстөс бүр. Гонхтой өстөс гонхтой шүү дээ. Гонглаад авахгүй шүү дээ. Хин ч хэсэгцээ. Яа, манай хүн бас үнэлээд авахгүй шүү дээ. гонглохгүй юм шүү дээ. Гол нь бүгд бүгж өгсөн. Гэхдээ эрэгтэй хүн чинь харин шал өөрөөр бодож бүгж өгч байгаа хгүй. Тэр эрэгтэй хүний хувьд бол бүгж өгч юм нэг тийм амар том. бэлэг байгаагүй шүү дээ. Тийм бэлэг байгаагүй болохоор л бараг ингэ. Бид нар хүмүүсийн солигдсон байна те. Баяр өрөөндөө өрөн золцоо хоёр байсан шүү дээ. Бүгжээ харуулж шүү дээ. Яа. Энэ юу вэ? Тэ? Бараг ингэ. Жагаал тийм яг тэгж байгаа хгүй. Ширээсээ гонглаад тэл шорт шиг юм. Тэл цогны контакт бас Энэ ч бараг нөгөө салах юугаа хийгээд байгаа юм шүү дээ. Салах өөх явлаа. Сайхан л амарлаа гэдэг. Сайхан л унтаж яварлаа гэд. Яа, за манай мичиг чи хэлчих юм байна. За манай хэлчих. Шүдний эмч өнөөдрийн элч Гад прого уучих уу? Заавал. Цом шүү дээ. цэгийн ах нэг хөлцсөн юм шиг суугаад байх юм тий. Тэр хардаа нэг жоохон мөрнийдээ хавчаастай нэг ингээд Манай өглөн дээр аль өдөө болсон. төсөөд битээгүй хайр өөртөө Үеийн талаар сонсмоор шүү. Яа бүгд тийш хараад байна. Лэн доошоо. Мичи яг ярих гэж тэнд сонсон юм шүү. Эзэнтсэн үү? Эзэндөөс. аяа Би чамаас сууж. Би харин чамаас асуулт өгч асуултаар хариулаад шүү. Гэрэг яасан гэсэн үг юм бэ? Нууц гэсэн үг. Хайдын хэр том юм бэ? Онгороо. Гайгүй гоё байсан. юу юм болоо зэтүүлээчүүд Юу гардчихсан бэ? мэдрэл өгдөг юм шиг. Унтж чадахгүй юу? Жохоо эргэн шаардчихсангүй Унтж чадахгүй юу? Болооч дээ. Янтрацсан байж тээ. Янтрацсан байж тээ. Таагүй штэ. Нэгэл нүд нь хавцсан байна. Ой. Тэр шидэг уудлаа даа. Жохон тийм. Ойлгох мөчлөж Тэгэхээр Энэ хоёр хажуудалтаас суудсан юм шүү дээ. Өрөө асаа хоёр. өнөөдрийг гоё тултал нь гоё өнгөрүүлээрэй. Окей. Йоо, Засахалаарай. амар information. Хоолн дээр зүгөөд идэв те. Бат. Йоо, ирүүн баг мултарлаа. Хасъя тий. Эснээс асчул яана. Үнээр хасъя. Эснээс асчул яанаас царайг нарсан. Хасааг хасаад лээ. Наа чи хор утгаад ингээ хөөхөн бийж хүмүүст хаалаад. Мэдээдээс юм аа. Бас өглөө нөхчөр арай өөр юм байна. Гар гэдэг. Шат гарах маргааш өглөөс ирэхгүй үстэй гэж. За зэтгэлээ. Жокернууд Хасчаад юм маргааш нь хүрээд ирэхгүй үсттэй. Зарим нь ирээл яасан шүү гэтгийч. Маа зэтгэлээ жоохон хасаар юу яваад байгаа юм байна. Дандаа тоо үзрээр тоосаад. Одоо хэдийг асуул, нэгнийг асуул уу? Арай олныг асуул уу тий? Нэг эрэгтэй эмэгтэй хоёрыг хасч магадгүй гэж бодож Айгүйх эмэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Төсөө Таалагдахгүй нэг тэнд тэгээд аваад таалагдахгүй. Дайна байлуу тэр хоёр. Орж ирэхгүй жоохон. Тэгээд шинэ хүн орж ирэхгүй бол харин ямар ч үг болчиход байна л да. Акшнгөө тий. Өөрөхгүй шүү дээ. Тийм жоохон ингээд ингэмэр
Хоёр багт вакцин оролцогчид Яа за одоо нэг гоо сайхан гоо зүг нэг айтайхан харуулсан гоё юу байгаасаа да. харин Тоглоом. оролцож Гэхдээ өмнөхөр нэг тийм нэг сонирн байсан шүү дээ. За уж байгаа хүн мэдчихвэл хамгийн түрүүнд оохоогоо шүүрч Аа аваад за ундаага шүүрээд авах юм. Йоо залзаа их ч бүсэх юм бол эсрэг талынхаа хүн дээр энэчнээс ус аваад одоо асах нь толгой дээр тий хамаагүй. Хэрвээ оохоогоо авчаад манай санаа хинглээ санаа ах барга ойлгож байгаа юм. тоглоом ойлгомжтой тий. Хүчээ зогсоод суулцаад эргээгээд арталтаа очиж нь ер нь аахаа шиг тий тойргоор яваад балгахсаа болооч яах вэ? Байхгүй. За тэгвэл тоглоомыг миний бүхэнд юу байдаг вэ? За. Яа. Sorry. Чи юу гэдэг вэ гэж бодсон? Чи юу гэдэг вэ? Хин нэг тантаа тэмхтэй. Яа. Бас завсар за гарвал бас. Басан 6 хийдэ. 42. Яа би энэ дээр баг унах юм байна. Яа гой. Гой шүү аха. Гой шүү. Бейонсингийн нөхөр хин бэ? Хинээ нөхөр гэсэн бэ? За жоох ойртуулах юм биш үү? Түрүүгээ барьсан гэж бодгоо. Тий. Jay-Z. Энэ хоёр чинь найзууд шүү дээ. Цацаад үг. Жон сэргээд үү. Халуун байна цацаад үг. Жон хаасаад үү. Энэ хоёр угаасаа найзууд чи би минь тийм юм ойлгож байгаа хамаа намаагүй л. Ямар муугай цэцтэй вэ? Нилийн заналтай. Beatles-ийн нас барсан гоцлол дуучны нэр. Нас барсан хаа? Paul McCartney. Юу ээ амьд штэ. Хөөрхий цаасаа. Джон Багшээж. Тэгэхээр би шууд сайн тийм үү? Бороо харилцсан юм чи хариултаа байхгүй. Их ч жоохон. Бас нүүрлэн цацхгүй ш. Жохоо юу хэсгийг яах гээд норох гээд байна. Гэхдээ ганцаараа киноны гол дүрийн хүүхдийн нэр. Йоо. Яг кинон дээр нэр. Энэ хоёр. Хөөрхөө өгчөж штэ ундагийн. Сая харсан уу? Цэцүүлээ ганц удаа хөөрхөн мэдрэмжтэй байлаа. Нэг амар цэцүүл бол ганц татаал баг ингээд баг гарын баг салгаад авчих штэ. Тэгхгүйгээр ингээд хөөрхөн амраад те бас юмаа өгөөд одоо хараарай. Тэр ингэснээ ингээ өгчөж байгаа байхгүй. Kevin аха. Яа, аврастаа матч юм уу зай тэгээд амар ингээд цолоос нь давс татчих байгаа юм шиг л болсон байна. Бараг алгадчихж байгаа юм шиг дууралж шүү. Чигээ хариугаа авсан байхаа. Ууртай юм шүү. Чи нааваа сонгохгүй. Чи бараг заяа нэ гэдэг л эхний дугаар дээр тий. Энэ биендээ дургу болцсон юм байна дөө тий. Тэг газ хасчмасаад муу оруулахгүй л. Сүүлдээ бараг бөөн дургу. Гомдож момдод эхэлсэн тэгээ бүр уур муу. Шүн мөн бол ундалтгүй л болцсон. За. Клич нөө. Toy Story. Cowboy хүүхэлтэй. Сая сонсноо. Хилээчээ гээ тодоо жоохон мен георл юм шүү дээ. Одоо сонсодоо бөөндөө мичи ингээд харж агаад. За. Клич нөө. Тэр тодоо амар нэг тийм мен георл юм шиг надад санагдчихлаа. Хүн ингээд тоглоом тоглож байгаа юм чи фан дэж штэ тэгсэн чи амар ингээд хилээчээ урдын хилээчээ гэж юм яа. Энэ үйлдэл амар таалагдсангүй. Ийм жижиг саж юм дээр ингэж байгаа юм чи ер нь камерны ард бас ингээд камергүй сценүүдэд яаж мен байгаа нь бол төсөөлөгдөхгүй. За тийм шиг чинь ши ирүүл биш үү гэж. Нэлэг би явлаа ба. Ширүүн байна. Улаан цэнхэр хоёр өнгөг холбол. Ямар өнгөөсөх вэ? Улаан цэнхэр хоёр өнгөг холбол. Сая хэлсэн юм шүү. Тэгээд ногоонг хэлчихэж байгаа юм шүү. Муу юм уу? Ногоон гэсэн шүү. Ногоон. Улаан цэнхэр байж да. Улаан. Улаан шарыг яхаар ногоон бил. Юу лээ улаан цэнхэр яа. Улаан цэнхэр ногоон биш юм. What? Бичээд юм уу ч юм. Амар дээрлэх багт манаас уурт. Одоо хараа. Нааш уурт. Нааш уурт. Бичээд юм уу ч юм. Яа.
Сая жоохон атмаа явлаа тий. Гэтэ гой юм уу төгсөө ингээд юугаа хандаа хаг дарах Улаан гариг гэж ямар гаригийг хэлдэг вэ? Романтик гариг тэгсээр өдөр хөрөнгө боллоо. Таач мó. Винус. Винус гэж ямар гариг юм бол биш үү? За. За яах вэ? Одоо жоох энтэл нь ороог байна. Өнгөр сая тэгтээ зүгээр боломж олгосон нөгөө юу? Сая тий? Эсвэл мэдэхгүй байх шиг гэсэн. Харин бас одоо арай хөөрхөн зөөлхөн нэрээ. Пэж магадгүй. Тийм байна. Бэлнэ. Аалт хэдэн үлтэй вэ? Яа. 4. 8. За би сүүлээ шууд ингээд усаар бараг усан бороонд явж явах гэсэн юм байна. Ихч. Зэйдэ амра. Хамбра. Индонез улсын нийслэл. Аяа, ихчээ. Энүүгээр насах юм уу минь? Энийг хийгээд Энүүгээр насах юм уу? Энэ амраа ихчээ өгсөн нөө норцсон биш үү? Тэгэхээр өмнө дахиад нэг амраа ихч яасан юм шүү. Цацалсан юм шүү. Тэгээ ягаад тэгээ тэрсэн ороог байгаа юм бэ? Тэр нэг юм болсон байхаа нэ. Цэцүүлээ. Зарим охтод их ууртай шин. Ууртай. Нилээ үссэн юм бэ шүү. Захиа аваагүй янз бүрийн болцоонд яваа. Хоолын дэмжээгөө. Сэрэлгэшээд байна нөгөө. Загварын цэц. Аяа. Зайдуу мань. Яа маань хоол явуулсандаа оруулахтаар ингэсэн. Ее. Шууд одоо цацмаар байгаа цацч идэх үү? За яасан цацгаа бэ? Бүр байж чадаад бүр. Ее. Өө за асараа бүү. Усны байлдаа. Уухагаа цацаа. Хинт цацч байгаа. Цацмараа хаалгаад цацаа гэсэн чи хасаар нэг цацч байгаа. Хараа тайлах гэдэг байна уу яах гэдэг байна. Төгсөө юм тэнэг штэ тэнэгдээд очоод энэ баг мокогийн нэвтрүүлэг юм хайш. Өнөөдрөөс өглөө бүр ашигтай бактери. Зөв оролцогч нар биш баг мокол гараад байцтай. За. Манай хоёр цогтоо. За одоо яах гэдэг юм чухал царайлаа суугаад байна. Нөгөө юугаа яах гэдэг юм болов? Одоо нэг эдрийг салгаж жаагаад нэг юм болох гээд. Энэ дээр аим сонирхолтой хүмүүс наваад ирсэн юм шиг. Уран дээр яг цэцүүлээ Өнөөдөр гурлаа хайрын хэлний тухай ярилцсан. Тэгээ ер нь хайрын хэлээ яаж гаргадгийг те 5 төрөлтэй тий илэрхийлдэг 5 төрөл байдаг юм байна. Хайд love language нь юу вэ? Багш маань. Миний love language болохоор яг act of service яг нэг халамжлах яг халамж бид юм бэл миний лав. Хайд их юу коммент төрчрээ заа. Чи надад нэг жоохон words of affirmation өгөө шүү дээ. Чиний хайрын хэл чинь нэг л дээ. Acts of service надад харагдахгүй. Чи 5 хэл байдаг мэдгүй. Яа татах words of affirmation гоё сайжруулж affirmation өгөөгөө өгчөөд явж идэг гэдэг ч юм уу. бид нар хүмүүс харилдаг шүү дээ. Хүнд орлдог хайрладаг тийм. Манай одоо энэ хувцас нь бол бас болж шүү дээ. Яг үс засал тэгээд энэ подолк нь бол бас дайггүй харагдаж байна. Анханасаа ингэж хувцлахгүй яасан юм бэ те. Матыг яах бол хэрэг алгааны хүрцсэн. Ер нь бол хичээл тавьсан төгөөс тавьсан шүү. Conditional love нөхцөл хайр гэдэг болоогүй төмслөөч. Тэр чинь ертөнцийн эзэл хийдэг байх. Хүнийг яаж их хайрлан зөрүүлээ юу ч нэхэхгүй байх хэвээр энэ айгүй гоё романтик ярьдаг боловч би л бодит амьдрал дээр тийм байдгүй л. Би ч гэсэн амаатай саналтай. Одоо хүн жишээ нэгэндээ үнэхээр сэтгэл гаргаад нэг нь дандаа өгөөд ээж хат нөгөөтг нь дандаа аваад тийм байвал тэр чинь бас хайр биш шүү дээ. Хоёр хүн байгаа. Нөгөө нэг хайр би болохоор баг хайр байдгүй гэж боддог. Зүгээр л нөгөө итгэлцэл гэдэг юм байдаг. Хүн яг юунд итгэнэ үү? Юуг хайр гэж бодож итгэж чинь хинт хайртай юм шиг байна гэж итгэж чинь. Тэгээ тэр нь л хайр болоо. Түүнээс бол яг зүрх маань ингэж одоо мэдрээд
миний дотор ингээ эрвээхээ нисээд энэ хайраа гэдэг тийм тодорхойлолт бол байхгүй мэн гэж боддог байгаа байхгүй юу. Тэнгүүд зөвхөн хүн яг юунд итгэхийг хүсэж байна тэрэндээ итгэн. Тэгээ юуг хайр гэж бодохыг хүсэж байна тэрийгэ хайр гэж боддог гэх юм уу. Тэгээ дээрэс нь ингээл нөгөө нэг хайрын тухай амар олон ойлголтууд байдаг шүү дээ. Одоо хайр болвол ингээд хариу нэхгүй байх хэвээр өнөдрийгээ тий. Гэхдээ миний хувьд л хариу нэхгүй ганцхан хайр байдаг. Тэр нь болохоор аав ээжийн хайр байдаг гэж боддог. Тэгээд эсрэг хүсдэнтэйгээ харилцах хайр ч гэдэг юм уу эсвэл найз нөхдөд хоорондын тэр хайр бол дандаа ашиг сонирхол төр явагддаг болов гэж боддог байхгүй. Яагаад тэгэхээр би тэр харилцаанд гой мэдрэмж явж байгаа болохоор л би тэр хүмүүстэй хамт байгаа шүү дээ. Тэр найзтайгаа хамт байгаа. Хэрвээ би гой мэдрэмж авахгүй би тухгүй байдаг гэсэн бол тэр хүүхдтэй найзлахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол би гой байгаа болохоор л би байж байгаа тэр одоо харилцаанд. Тэгэхээр миний бодлоор бол нэг тийм хариу нэхгүй хайр гэдэг юм бол аав ээж дээр л байдаг. Түүнээс бол тэр хариу нэхгүй хайрыг хайртай хүнээсээ хүсэх юм бол тэр бол токсик одоо юм болох юм болов гэж боддог байхгүй юу? Яг ямар ч зан гаргасан чи намайг хайрлах хэвээр би яаж ч чамаа зайлгаж исэн чи наашаа одоо гүгээд хурж ирэх хэвээр гэдэг тэр зүйл болохоор токсик тал руугаа явах юм болов гэж бодож байна. Тэгээд тийм болохоор би яг амраатай амар санал нэг байна. Харилцан тий тэнцүү хэмжээгээр тий заавал нөгөө хэлбэр нь адилхан байх албагүй шүү дээ. Яг зөв. Амраа ухаантай шүү. Тий үнэ. Нэг нь хайрлаад байл муухай л та тий. Өөрийнхөө байх гэж ирсэн байна үнэхээр тий. Яг л гойсаа. За одоо энэ сэдв нь болохоор за хүн татагт амраа бол гэхдээ бүр аимшигтэй өөрийнхөө байна. Ёо энд байгаа хамгийн өөрийнхөө байгаа хүн яг амраа л юм. Тэгэхээр бөөндөө амрааг тэмцэцгээе. Өөрийнхөө байгаа хүн чинь өөртөө ихтэй хүн шүү дээ. Тийм болохоор бөөндөө амрааг тэмцэцгээе. Залуус эхлэх үү? Би бол амар энгийн хүн юм байна гэдгээ сайн ингээл анзаарлаа л да. Тэг надад бол яг бага наснд маань ямар ч трама байгаагүй. Яг 30 өдрийн ярьсантай адилхан яг би ингээ бүтэн хайранд өссөн болохоор хүнийг хайрлах ч юм уу хүнд ингээд татагтахаараа юу тийм маш ирүүлэр хэрн хайрладаг ямар ч тийм токсик юм байхгүй ч яг токсик юм байна л да бүгд токсик тий. Сэтгэл зүйн асуудал харилцаанд бол нөлөөлөх нь ойлгомжтой байхаа. Яагаад тэгэхээр одоо магадгүй тий магадгүй ингээд хин нэгэн одоо намайг хуураад тий одоо чит хийгээд тэр харилцаанаас боллоо гэж би дараагийн шатанд өөр хүнтэй үрэхдээ тэр хүндээ итгэх үү итгэхгүй юу гэдэг амар том асуудалтай нүр тулна шүү дээ. Тэгэхээр энэ бол 100% нөлөөлдөг байх гэж бодож байна. Байхыг хүсэхгүй. Гэтэ яг надаас токсик юм хүсвэл би токсик байж чадна. Гэтэ ер нь бол би маш энгийн, маш аз жаргалтай амьдрдаг юм байна. Энэ нэг токсик гэдэг үг бүр үнэхээр их газар авчиж тийм. Нэг хортой л юм тий. Хортой. Хортой буртай. Тийм болохоор ер нь бол заавал тий би бол хүн тайртай болчоод тэр хүнээс хайр нэгтгэв. Тэр хүний өөрийнхөө сонголт байдаг. Заавал ч үү чи намайг хайрлах хэрэгтэй шүү дээ. Би чамд хайртай болчихлоо. Би чамд ийм хэм өгöd хаа чи яагаад надад өгөхгүй байгаа юм бэ? Яа тийм тодоогийн баг юу гарлаа амар хайртай болчоод би тэр охиныг өөрийнхөө дураар өөрөө ингэж хайраа өгмөр байхад заавал тэгж зөрүүлж би бол хайр нэгтгэв. Энэ ямар худлаа ярьчваа. Үг үйлдэлийн гайхамшигтайгаар 100% төгс зохицлоор зөрлөө. Яагаад вэ гэдгсэн чинь тэр нөгөө нэг амраа тэр өрөөнд ороогүй гэдгсэн чинь тэнгуут л гомдоол уйлал тунаал юу гэдэлээ. Өстөө нэр бид хоёр ойлголцсон байх гэж бодсон. Зөвүүн байна шүү. Би ч гэсэн бас зөвүүн биж болох юм байна гэж мэгэл амир тэнийг юм яриадсан. Гомдоол уйлал шаналал гэсээ тодог бас тэгж яриадсан шүү. Чи наваа ингээд булзанд авч явсан яваагүй. Тэгээд үнэхээр яг санийхаа хэлсэн шиг те одоо хариу нэхгүйгээр хайрлтын бол энэ одоо тэр нөхцөл байдлууд тохиолдоход за тэр хүний сонголт магадгүй өөр байсан байлгүй тэр хүн магадгүй цагийг өөрөөр өнгөрөөхийг хүссэн байж магадгүй гэл ингээл орхин өстө тэхгүйгээр ингээл яага намайг яагаагүй юм бол яагаад намайг сонгоогүй юм бол ямар зөв юм байна. За би бас зөв юм байна гэдэг энэ брочны миний брогийн ядж байгаа яриа үйлдэл хоёр нь таг хөлдөө зүрж байна. Тэгэхээр чи яг өөрийгөө хийдэг, боддог, сэтгэдэг тэр юмаа л яг жинээс нь ярил та. Тэ худлааных амар бүл төсрөл би хүн болгонд хайрыг цацдаг.
Би хүн болгоны зүрх сэтгэлээсээ угаасаа хайрладаг. Намайг хайрлахгүй байх нь хамаагүй мамаагүй гэд битээ тийм тэнийг юм бүлт гэрлээс чи. Тийм тэнийг юм битээ худлаа бүлт ярил та. Өөрийнхөө л байл та. Өөрийнхөө байгаа хүн л гоё сайхан харагддаг штэ төгсөө. Саяхан тэр нууц өрөөнд ороогүй дээ сая гайхацсан. Тийм штэ яг зөв. Манай хэд ч ярьж байгаа юм ойлгох юм. Яа бата. Юм байна. Бүр годнолоод байх юм. Гоё биш хаа. Би хаалта багсцаа. Амар багсцаа хэвчээ. Надад нэр тийм зөв ярьсан юм бол хараалаа багсвал харж үзээ гэсэн. Өөр юм бэ. Гэсэн ч юм багсцсан байсан. Зөв штэ. Угсаа хараал хэлдэг хүмүүс муухай тий. Тий. Ер нь би ч хэлчихлээ. Тэгээд ямар ч шаардлага байхгүй шүү. Тий. Бата. Мэн ч тэгэхээр зүйлд автал өгсөн гэж ойлгож чадхаа өөрийгөө. Аха, энэ бас Тэр хосч байгаа шүү дээ. Зүйл дээр хосч байгаа. Харин тийм лээ. Тамирчдын одоо гэр бүл ч юм уу Манайх нэг ингэчээд яриад байх юм даа яг нэг өхөр шиг болоод өсдөг байхгүй. Одоо ингээд бие сул тавьж та. бодвилтингийн тамирчид ч юм уу. Хайран дээр ч гэсэн яг тийм нэг тууштай, зарчимтай нэг тийм хэлсэн ярьсандаа яг нэг тийм үнэн байдаг. Хариуцлагатай хайр чи өөрөө хариуцлага шүү дээ. Харилцаач гэсэн яг тийм итгэж болохоор тийм байгаа байхгүй. Тэгээ яг эмэгтэй хүнээс ч гэсэн тэр яг эрэгтэй хүнийхээ тэр зангийн мэдрээд яг ардлын баттаадаг ч юм уу. Тэр зүгтээ эмэгтэй хүмүүс. Тодоо энэ цэгийн хоёр чинь яагаад байгаа шүү дээ. Хос хань те. Яхаа баг яриад нь шүү дээ. Харин тий. Яг ингээд нэг амар гоё таалагдсан нэ болол би ингээд удаан амьдрнаа л гэдэг. Тууштай шүү л гэж хэлээд шүү дээ. Ямар ч амжилттай явж байгаа эрэгтэй хүн болгоны ард мундаг эмэгтэй хүн байдаг аа гэдэг. Тэр бол яг үнэн үг байхгүй. Энэ дандаа нэг үг болгонд зорж ирсэн. Айгу тас нь эмэгтэй хүний тэ хатуу ухаан эмэгтэй хүн чинь зөөлхөн шүү дээ. Эрэгтэй хүн зөөлж өгдөг тийм байх хэрэгтэй л дээ. Окей. Ямар ч юм дээр ингээ ярихад бэлэн байж дээ. Тий. Тэг бүр үдцсэн юм шиг ярьдаг. Өөрөө Амьдрал тулцаа аад гэж бодно. гоё виски бол гоё. Тэг яг тэрний яг юу гэсэн ч юм яг тэрэн дээр Хайртай бол хүмүүсийн өмнө те. Яг хонгор таанд хиччихгүй. хэлээд ш. Би одоо аймаа ялуу. Одоо эмэгтэйний орон зайд нэвтрэх хүртэл чинь бас зай байгаа шүү дээ. Тэрний наан би бас эмэгтэй хүнд хамаагүй хүч мөрж байгаа тийм тохиол эрэгтэй хүмүүсийг харж анзаахаар миний аюу дотор бас жоохон дургуутал би бас хэлчихмээс Бараг хасаа гахаа зөхөө тав. харьцаа сураг бөмбөг юм ярьж Яа, хонгороо чи үгээр хонгор юм аа. чи би энэ реакцийг уншихгүй байгаа. Миний шууд ингэ гараад ирэл байраад ингэ. Йоо, яг хасаа бүр ахаа бүр яг санал хэлж байна. наа хонгорч яг энэ тал дээр аюу мэдрэмжтэй те. Харин тий. Ямар нэгэн аргаар Яана ингээ хасаа ингээ суудсан амар. ямар нэгэн аргаар Саксусаа байна. Угаас өөр тийм хүн байгаа даа байхгүй. Тийм үү. Би асуултан дээр Золоосаа тийм үү. сайн сонсоод хасаа. Ямар нэгэн аргаар илэрхийлдэг л байвал. би сонсох шаардлагагүй угаас өөр тийм хүн байгаа даа байхгүй. Тийм үү. Би асуултан дээр бол Яа, золоогч бүрстэ пятнаас юм аа тий. Тэгснэ үү тий? Болохгүй шиг сонсоод даа гэж. Тэгээд өөтөө ямар Залуучуудтай юу болчихжээ амар ухаантай болчихжээ. Бүгдээрээ айгүй юм хайрын талаар айгүй зөв ойлголт болсон. Гэтэ бүр азтай хүмүүс бас байдаг штэ. Бүр багасаа 14-төөдөө ингээл нэг охинтой таарал насан турштай ингээд хамт байсан. Одоо месси байж штэ. Тэр бол их гайхалтай байхгүй бас азтай. Хувь заяа маяа. Тийм болохоор ялцгүй сөүл мэйт гэж бол бас байдаг. Би өлстө байхгүй гэж боддог. Эргэлзээтэй. Би өлстө soulmate гэстөө тийм байхгүй гэж боддог. Яа тэгэхээр ингээд угаасаа ингээд өөрөөр хүмүүжлэлтэй өөрөөр айл төрсэн хүмүүс уулзаж учирж байгаа даа. Тэгээд тэнгуүтэй ингээ анхны дурлалын үе шат буюу одоо эхний 1 2 3 4 сар те өстө би нэгээ бараг төгс юм шиг бодоол мэдрээл өстө тэрэн ч юм гоё энэ ч юм гоё чи ч ямар ч гоё юм бідээ чамаас өөр хүн бараг байхгүй дээ гэдэг мэдрэмжтэй яваад тэгээд дахиад цаашлаад одоо тий 7 8 сар 1 2 жилгээд хамт байх юм бол ингээ өсөөгөө маргалдаан гарч ирдэг тий. Тэнгүүт ингээд soulmate гэдэг юм одоо ингээд байдаг байж байгаа тэр хоёр хүмүүс уулздаг биш. Тэр хоёр хүмүүс өөрсдөө хичээгээд биенийхээ soulmate нь байж болно гэх юм уу? Одоо нэг за би ийм яг эвлүүлдэг тоглоом шиг одоо болно гэх юм уу? Тэ би ингээд
маргалдааныхаа үеэр жоохон чанга дуурайд идэв юм. Тэгэхээр би энийгээ багсгий чи харин надтай ингээд одоо маргалдааныхаа үеэр ярилцаад өгөрөөч гэдэг юм уу те. Ингээ хоёр талаасаа нэг би биэндээ тааруулахын тулд ингээд харцсан байгаа юм а яг ингээд дундаа уулзаад буцаагаад тэр харилцаагаа өргөжлүүлээд явах ч гэдэг юм уу те. Тэрийг би soulmate болгох гэж боддог гэх юм уу. Түүнээс бол зүгээр бат дулмаа гэдэг хоёр хүн ингээд хоёр өөр газар төрсөн. Энэ хоёр нь soulmate тэгээд ингэж жагаад уулзаад үрхэд ингээд сууж муудаг гэсэн. Тийм одоо нэг үлгэрийн одоо тийм дагны ертөнц шиг тийм юм бол хийсвэр ойлголт бол байхгүй гэж бодож байгаа байхгүй юу? Амраа ихтэй би ер нь бол лүүслолийн хувьд нэлээд төстэй юм байна. Арай өөрсдөө. Soulmate байх уу? Soulmate үүсэх үү? Яг үнэ. байдаг шүү дээ. Би бол soulmate-тэйгээ бүр таарж исэн гэж боддог шүү дээ. Тэгвэл яагаад одоо Тэгвэл итгэхэ болохоор шүү. Тийм олон байдаг юу? Манай одоо төгсөөг юм бүсгүүчүүд нэх авч хэлцэхгүй байна те. Юуны төвшөнд нэг те? Ирүүний төвшөнд. Хүний төвшөнд. Хүнсний төвшөнд ерөөс авч хэлцэхгүй. Энэ хоб бацахтаа бол хамт бацаад байгаа Тийм. Бүр ингээд юм ууж байгаа хамт бацаад байгаа байхгүй. Тэгээ яг зөвхөн ингээд чамд зориулагдсан тэр нэг хүн ингээд дэлхий дээр яг ганцаар ингээд авшин гэсэн үг тэгээд гэж бодчих. Энэ өндөрлгөөс ахад аль болох хамгийн таарсан хүн л гэж байдаг уу эсвэл за soulmate Одоо soulmate чинь бүр төрхтөө биндээ даяагдаж төрсөн. Арай л худлаа хаа. Тийм амар тэгтэй хүмүүс бас байдаг шүү дээ. Тийм амар романсууд байдаг шүү дээ. Яха байдаг те яг. Тэр бид нар яг тэр гэр бүл дooнд яг юу болж байгаа хараа сууг байхгүй. Тэр тийм шүү дээ. Яг үнэ. Яг үнэ. Асуудал байдаг шүү дээ ингээд. Тийм шүү дээ. Soulmate амар гой багасаа гэдэг цаана бас аль нэг нь abuse Тийм шүү гэдэг ч юм уу мэдгүй шүү дээ. Яг үнэ. Амьдралтай юм ярьж нэг үү те. Амраа бол жоо хөшин дээр буулж юм чи те. Өсөө маань болгоо хөшиг хараалгаа тайз хараал те. Soulmate, one love. Төгсөө зүгээр яг нэг уулын наадлыг харж идэг байцтай. Уулын уус юм харж идэг байц. Тэрийг ч мэдэхгүй сайн да. За мичиж бүр айлгүй. Айлгүй дээрээ тавьчлаа. Ажил мэргэжлийн юм байна да. Баярлалаа. Энэ чи бараг найз идэм биш үү? Бараг хосууд юм биш үү? Гоё сэдвээр ярилцсан байна те. Тийм ээ, стоо мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээд ийм асуудал болтой билээ. Одоо ингээд одоо чинь би халамжлуулах дуртай хүн байлаа гэж үү тийм. Миний love language act of service. За тэнгуут миний нөгөө хүний маань одоо хүнийг хайрлах хэлнэ. Буюу тэр love language нь одоо тий одоо гоё үг хэлэх ч гэдэм үү тий. Тэнгуут тэр хүн надад гоё үг хэлээлээдэг. Тэнгуут би тийчээс хайр мэдэрч чадахгүй гэх юм. Ягаад тэгэхээр би халамжлуулах нь миний хувьд одоо халамжийг хайр гэж боддог болохоор. Тэнгуут тэр хүн болохоор яг өөрийнхөө өнцгөр одоо намайг хайрлаад байна, гоё үг хэлээд ингээд тэ чи минь хөөрхөн шүү, чи минь ийм шүү гэд хайрлаад одоо байгаад байна гэж бодод байгаа шүү. Гэхдээ яг үүндээ надад хурж ирэхдээ би яг өөр юм одоо хүсэж байгаа болохоор тэ би халамжийг би хайр гэж бодож байгаа болохоор тэр гоё өгнүүдийг би одоо намайг хайрлж ингэж бодохгүй тий хайраар дутаад байгаа юм шиг мэдрэмж авах тийм одоо эрсдэл байд юм лээ. Тийм болохоор ингээд миний хувьд саны одоо love language дээр ярилцсан тэ тэр нь ингээд энэ үн чинь тэ physical touch-оор одоо гоё хайр нь илэрхийлдэг. Тэгэхээр энэ хүн миний биед ингээ халтаад байгаа биш юм байна. Зүгээр ингээд надад хайраа илэрхийлэх хилэнч нь энэ юм байна ч гэдэм үү те. Тиймэрхүү маягаар одоо би бинийг илүү гоё таниад тэгээд за энэ хүнийг одоо найрахын тулд те энэ хүнийг одоо өөрийн болохын тулд ямар love language-ээр нь би яриул болох юм бэ гэдгийг амар мэдэж авсан баг. Тэгэхээр амар гоё хэрэгтэй сэдв ярьлаа шүү дээ. Яа манай моко зүгээр секундны бараг лойл тутамд бараг юм сурчилж шүү дээ. Хөөрхитөө нэг тарвах шиг юм ингээд юунаас гарч иж тарвах шиг юм сонсдог. 이거 тооцох үстэй. Ахны тооцох. Харин Цэгийг чи зүгээр хөшөө шиг сууж. миний тоглоо. Цагт бас гоё шүү. Сэтгэлээ юу гээл сэтгэлээ аваа хүн шиг болчихжээ тий. Нэг хин тэг юм аа яг анх угаасаа нөгөө нэг тактик нь тийм байсан юм биш үү? Хүний сэтгэлд үлдэх гэж чоож ирсэн. За. Яа бүгд хараалаад шүү дээ.
танк топ авчихсан. Яа, энэ Яа, жоох хэцүү юм аа тий. Тэгэл найдар. Игч бүр явчихжээ. Танк топ авчихсан чинь одоо юм үлгэр ярьж өгсөн байгаа. Тэгээд тэр дотор хамгийн сүүлд нь болоод үлгэр ярьсан бэлгээ авъя гэдэг хайцад адалж өгөх надад өгөх юм байгаагүй. Би орон шалтан байсан. Тэгээд өгөх юм байгаагүй. Тэгээд за окей. Танк топ авахдаа тэр цаас нь харчаа шээ. Яа, золоо тэр цаана суугаад ш. Би нэг өөртөө тусаж авах гэж бодож. Тэр аваад явчихснаа. Нэр бэлгэж өгөх юм байна гэж бодож. Болцоонд авуулаа, өрөө үзүүллээ, үлгэр ярьж өглөө гэх. Массаж хийж өглөө. Тэр чи би нэг бүүж мөж өгөхөөс дараа нь юу гэж болох вэ гэж бодож. Явцсан биш нөгөө мичийн. Аа. Жокерш тавьчихвал дараагийн тоглоомд тоглох үзэргүй боллоо. Бас нэг хөдөр байгаа юм шиг шүү бас тий цаана гарт. Бас Жокер бас сайн тавихгүй гэж тий. Тий. Сая бол жижиг хөдөр өгсөн юм шиг Тийм байна. байна. Тэр жижиг хямдхан төмрөн бөөгч өгч өгчтэй. Йоо ихчээ. Ерөөс би хамаар. Яа, татах юм аа. Моког бүрстэн нэрээ бүр хөлнийх нь хумснаас өснийг нь өдөр хүртэл ашиглаж байна тий. Бүр рекламч хийх. Тийм өгнүүдээ энэ усандаа Энэ шингээгээд золоо бүр яасангүй шүү. бодлоо. Толоонд бүр орсонгүй шүү тий. Надад хол яваалсан. Тэгэхэд миний хажууд яг ийм шууд ийм дотн мэдрэмжийг анх надад золоо өгсөн. Тэгээ би золоодоо баярлаа. Энэ бол ийм амар нандин мэдрэмж байсан. Яг ихтэйгээ ч юм уу тий эсвэл маш дотныхаа юм бүр хизээ ядаа нэг найзтай хүнтэйгээ хамт байгаа мэдрэмж өгсөн. Тэгээ чанд баярлаа гэж. Хөөсөө баярлаа. Хөөсөө дөө. Ашгүй золоо ихчээд техникч гарч ирээгүй. Ер нь аль байхгүй бол ашгүй. Би сая гэтээ энэ жоохон эвгүй юм болчлоо. Энэ золоо хонгор мичээ гуравчин юу байгаад байгаа штэ. Харин гурвалж байгаад байгаа штэ. Тэгэхээр одоо ингээс чийсэн миний найз шүү гэд ингээд өгцөн чи одоо золоо ич тэгээд хонгорыг булаад оны турш бас нилээ авалгаатай байла. Энэ шинэ Тэг зүр риск хийхгүйгээр төгсөөд өгч шиг андын нүсийг өгч байна. Зүгээр өөрийгөө нэг риск оруулахгүйгээр бидэд За миний хувьд бол ирээд удаагүй байгаа ч гэсэн хамтдаа бид бүгд айраг бариад үг хэлээд уух гэдэг юм шиг. Бүгдээрээ туулсан юм шиг гоё тийм дотн мэдрэмжтэй бүгдээрэнтэй болцсоосон. Тэгээ бидний гоё хөгжилтэй байлгаж чөлөөтэй илүү дотн ингээд хамтдаа ингээд нэг гэр бүл шиг болох хэмжээнд хүртэл ингээд гоё байл. Сад өгч юм. За баярлаа. Сад өгч байна. Оо энэ чинь найзад байсан юм биш үү? Би өнөө дургуй биш. Аав шидвшигтэй сайхан юм сайхан. Аав маагаа болоо. Аавыгаа боллоо. Осоо биш аавыгаа болж байна. Одоо цаашид ээж гарч ирэх үү? Тэ? Би бол энийг шууд эргүүлээд цэлмэгт өөрт нь өгмөр байна. Надад яг promise яг мэдрүүлсэн хүн. Харж байгаа бол хосөлттэй. Тэгээд энэ хоёр ч хараад зүрхний хоёр тал ш тарснаа зүйлтэй. Энэ хоёр ч баг хосол. Тэнгисийн ирэг дээрх найзууд гэдэг шүү. Тэнгисийн ирэг дээрх нөхөрлөл. Хамуул гал хамуул. Одоо миний өгч байгаа юм бол мандгаа таад үнэхээр ярил таатай баг бүгд тод юм шүү. Тэгээд зайхад амар тогтой бас ингээд айгүй олон жил таньдаг юм шиг санагддаг. Тадтай үгүй зөндөө олон юм аваад шийлээд гоё лүг бүрдүүлнэ. Баярлалаа. Баярлалаа. Хөөрхий. Би болохоор энэ хугацаанд ингээд надад яг татсан. Надад тод ингээд хүний юуг сайн сонсч чаддаггүй юм шиг санагдлаа. Нэг одоо айдан юм гэдэг байхгүй тэр нь юу гэхээр би юм ярьж байхад нөгөө хүн маань өөрийнхөө ярих юм бодод байж ах үүдээ гэдгээс би айдаг миний яриаг сонсохгүйгээр штэ тий. Тэнгүүд тод надаа яг сая тгий санагдлаа. Амраа ингээд тийш шүү гэдээ ярьж байхад нь шууд одоо нүдрөө хараад тэнэ минь гэд ингэчихгүй шууд за баярлаа миний хувьд гэж шууд ингээд ярьж байгаа нэг тийм хүний жоохон яриа сонсч чаддаггүй өөрийнхөө л яг юу ярих бодод явж байгаа. Жоохон эготой би өндөртэй хүн байж магадгүй шүү манайхаа магадгүй. Гарыг ингээд ч тийм байл л сар болцсон. Тэр чинь бүр гал хамууд юм шүү. Бид бол хам бидэнд тулах хам гэдэг шиг юм болсон юм шүү. Бид нар ингэж бас дамжилээ биз. Сайхан гэхдээ юм гоё ячжээ их штүү болоод байна.
сайхан хайр сайхан эртүүлсэн хайр байдаг юм шүү. Бити Манай өрөөнд Даяна нэмэгдэж орж ирсэн. Тэгээд хожим сүулт орж ирсэн ч гэсэн эднэр тэгээд юу юм шүү баг хүн үлдээхгүй шүү гэж байгаа юм шиг л тусаад байгаа юм шүү. Хүн болгоо нэг аваад байна шүү. Шууд ер нь бол бүгдээрнтэй өөрөө ч гэсэн яа тэгээд өстөлөө баг мансарсан байна шүү. Саад хоёлаач. Бибиндээ та баярлаа. За энийг хөдөлгөө гоё. Сайхан энерги шингэсэн усан. Бүтнэлээ жижигэн татчихоо. Балга явчихв. Энэ хэд маань яхаа нөгөө ийм гоё арал дээр те ингээд цаашин ийм хүмүүстэй танилцаад Энд баярлаа гэж хэлмээр байна. Яа дөө гэвэл ийм хурдан ийм гоё хамтолон бүрдэлсэн тэгээ бүрэлдүүлж чадсан танартай баярлаа. Хинж хасагдсан байсан. Тэгээ бид хэд яг нэг гэр бүл сэтгэж чадчихэв. Энэ бол үнэхээр мондог байсан шүү залуусаа. Бүгд айгүй мондог байсан болохоор хинж хасагдсан яасан ч гэсэн бодлооны багийн ахлагч болох гэж хичээд юм яа. Илүү хичээгээд илүү тууштай байгаарай. Бүгдэнд нь баяр хүргэе. Энэ баг сүүлийнх нь үгүй хоо. Яг хасагдлаа. Оо яа мань хүн жоох аяд Зэтүүлээ яг тэнд чихээ яагаад ирсэн. Яг хасагдлаа. Оо яа мань хүн жоох аяд Сүүлийн үг мөгийг хэлээд байна уу? Байж манайхаа тэр. Сүүлийн үг хэлсэн үгүй юу? Яаж ирсэн юм бэ таатад. За ямар ч зүйлээс энийг хэлчихээ тэгээд. Маса миний аав өвчтөд. Чи явах хэрэгтэй болчихлоо. Өөр мэдэрсэн юм байлгүй нэг бол. Уул одоо нэг жоох юм орж ирэндээ. Сая тэгээ хэлж яхад бүгд л харж байсан бах те. За чи л юм байна. Самыг ласгай. Үлгэр ярьж өгч мөн. Даалаашаа. Вау, чи ямар сонирхолтой. Ахвал гэтээ ингээд амар serious тийм сэтгэл бол байхгүй байгаа юм тийм гоё ясаа алсан. Явтаас зүгээр гоё ясаа л гэдэг юм яриад байна тий. Түнсэл бол яа тэр мань юм байсан шүү гэдэг нэг тийм яг таталцал бол байхгүй шүү. Зүгээр юм гоё хүн байсан шүү санагдсан шүү. Хүмүүс чи ийм organized. Миний өвсөж шүү. Өвсөж биш юм бэ? Чиний бэнтэй зүгээр жүжиг юм. Хөө золог өөр хийм бэ. Тэр сууж уужааг нь хардаа. Бид нар яг энэ камертаа бол амар өөрийнхөө байх шиг байна тий. Имиж его не юус хатаг. Үгүй чи сайн босоод юмаа сайн бил юм уу маа үлдээгээд чи асуудаг гэж шүү дээ. Сонирхолтой байна бас. Нас төрхийн асуудныг сүнгэлэхээр там. Яа. Докторлоос яах. Мохай нэгийг ингэж болд юм уу? Адилхан Монгол хүн байж. Мөчөө дээр юу болох юм аа? Тийм бол. Слава бараад ирсэн биш үү? Бараад. Жон дострогч. Хэлгээ. Мэндээ юу? Ой. Уфа. Ямар ваа цонх ч юм уу те тэрхэнээс. Ой. Тахс явчихтаа те. Хахохондоо юм те. Энэ сара. Ой, за баярлалаа. Явна гэд бараг яагаад байгаа юм Ямар бэ? юм бэ? Чи андаа явцсан шүү гэд бараг. Харин тий. Чамдаандаа ч юм уу зүгээд энэ төргээд. Гар тэшэндээ зүгээрээ наад. Spider-Man. Баярлалаа. Мэтчс Spider-Man амар дуртай шүү дээ. Харин тий. Йой. Маа тэгээ авах зүгээр сайхан нэг. Энэ тэгээд одоо юу ч болсон байж зүгээр холбоотой л байх шүү. Харин тийм ээ. Зөвхөсөсөг холбоо. Херэн Джеймс төвсөсөг. За. Монгол та. Бити муулаарэ. Тий. Юуг нь муулах вэ дээ? Ань төгсөө татыг өгсөн юм шүү. Би зүүн дүүнэ. Яа за. Шинэ оролцогч ирэх дугаар нь гарахгүй юм байна. Яа, за ингээл. Оо хонгор юу гэх юм дээл өмссөн. Арамын. Үнэхээр бүр Юу хасаа амаа магадгүй 2 охин нэг залуу болох гэж бодсон. Эсвэл 3 охин нэг залуу ч юм уу. Инээд хөөр адал явдлыг илжсэн дурсамжтай өдрүүдийг бид хамтдаа өнгөрүүллээ. Ямар ч инээд байслахгүйгээр хэллээ. Гэвч өнөө орой хин шоу нэвтрүүлгийг үргэлжлүүлэх хинэн явах ёстойг шийдэх болно.
Яа хингээд чүү. Мичиг жаар амар цумсан. Шалтгаан гэх юм бол бид нар дундаас хамгийн ер нь бол оролцоо багтай цэгийг байж магадгүй гэж бодож байгаа. Тий. Ганц аавыгаа. Та цэгийг би асмаар байна гэж хэлээгүй ш. Зүгээр асдаж магад. Яа тэгэл Тийм батаасаа би хөөх юм биш. ямар там өгөхийг сайн мэдэхгүй байна. Төгсөд өгөх хаа. Гадарлахын жаашин зүгээр өөрийгөө асагдахаас бас айжин би бол тэгээ төгсөө юм уу амраа асагдаж магадгүй гэсэн хоёр там үг байна. Амраа гэсэн үү? Эднэр түүл юм. Амраа асгаад. No, юу амраа асагдах вэ? Come on. Хонгор ямар хөөрхөн дээлмсч юу? Тий. Саналын хариу гарсан байна. Яа. Нэр цогцоор нэг нэгээрээ цааны өрөөрөө очиж Мичиг яагаад модны нээж ардаас үзсэн үү? Хэрэв тогтоон дээр сүүлийн захиагаа бичнэ үү гэсэн байвал төгсөө хасагдах баха. Төгсөө батах. Амраа яриач эмгтээчүүдээс даяанаас өрөм. Гайгүй л гүдээ. Урам уус ойлгоочтой байна шүү дээ. Нөгөө хар маф харгас хүчрхийлэл гэдэг шиг тэрний баг бүлмийн гişүүд бидтэй. Урам бол байх ах уу. Нилээ удаан байх бах. Бүлэрс. Тий. Ойлгомжтой шүү дээ. Зоо энэ эдитик бол амар төгсөлсөн биш. Орон орж ирлээ. Орон хавар ирлээ. оролцогч Мокогоос айж эхэлчихсэн юм. Нүд мүднэ. Тун дарангуулагч мэг байх. Эвгүй шүү. өсөө За, явсан, төгсөө явсан. Альвэ хүмүүнд яваадаг. Яа, яваасаа гэж байна. Юм уу төгсөөч бас байж магадгүй байх гэж зүгээр орж ирж байна. За магадгүй шүү. Хэсэгтчүүл би амар ихэн ботцсон байсан. Зөндөө нууц үзэн надад байсан. Та нар харж чадаагүй чинь та нарын те хогшүү. Би бол хэлмээргүй байсан. Би бол цоглоом утаж чадахгүй байсан шүү. Аваг алдлаа шүү гэж би бодох байсан. Юу хуцаад тэмдэлтэй байгаа юм байна. Хэлсэн чинь. No! What the fuck? Түл бүрхий аваагаал явуулчихлаа та. Тийм байна. Аваагаал явуулчих. За манай авч. Яагаад оролцогчтой яана. Яа. Төгсөө яваач тий. За энэ л за энэ хичээлийг хэвчээ ойлгомжтой. Төгсөөгөө явуулаач. Яа. Эмэгтэйгээс бол Дайанаг бас яг манай цэгийн шиг гэж бид нар бол харж байгаа. Тэгээд тэгэхээр бас Дайана хасагдах магадaltaй байх. Ой надад гэвэл ийм бодол төрлөө. Нөгөө нэг Цэтулаа хин хоёр байгаа штэ. Цэтулаа хасаа хоёр амир нөгөө зүйлт мүлтэй солилцол амар сайн найзууд юм шиг нөгөө өмнөх дугаарын анар Чинзээ хоёр шиг худлаад тэгж сайн найзууд юм шиг харагдуулаад тэгснээ анх нөгөө Цэтулаа чи өрн сонирхоодсон шүү дээ. Би үл өрн тайртай гэдсэн. Тэгэхээр Цэтулаа ер нь бол өрнг авч магадгүй хасаагаас. Тийм жоохон шоуны жоохон скрипт явагдаж магадгүй юм шиг байна. Тэгээд хэрэг охин маань хасагдаж магадгүй гэж юм л бодож байгаа. Йоо, манайх ч ямар өөр харагдаж байна. Йоо, нэг солонгосын нөгөө нэг Хим даргийн хинэр шиг харагдаж шүү. За хасагдчихжээ. Үе, дуусч байгаа юм уу? No, what? 11-1-т бол Даяна байсан. Ягаад гэвэл бид хоёр ер нь бол бараг л ойртойгоо дээ ер нь. Тэгээд ярьдаг юм ч гэсэн нэг амар жоохон өнгөрөөд байгаа юм шиг эсвэл яг үнэхээр юм мэдтгүү жоохон тэнэгч юм шиг ер нь тийм их санагдсан. Та миний утасны цэнийг дууссан
хасагдсан байсан гэдгийг мэдэхгүй баахан бичлэг. Яа би ууг нь төгсөөг хасагдсан байх гэ төгсөөгийн нэрийг дуудаад төгсөө явсан штэ. Тэгээ би тэр үед нь бүр амар баярлсан. Яа бурхан минь нэрийг хоолойг сонссон бэ төгсөө хасагдчихлаа гэд баярлсаж төгсөө хасагдаагүй ороод хүрээд ирсэн. Тэгээд манай цэгийн сайхан Монгол өвгшиг ахын маань хасагдсан. Тэгээд Даяна гэж шинэ оролцогч хасагдсан байгаа. За Оролцогч Мичи. За Мичи юу гэж хасагдах вэ? Би ч одоо тий учир начраа олцсон манай ахтай жогроод байгаа штэ хонгортой. Мичи л ямар ч үгүй. Энэ бараг хэрэггүй сэн ээ. За хасалт бол миний сэтгэлийг үнэхээр юм амар тохгүй болгож чадлаа гэх юм уу. За ингээл хоёр хүн асууж байгаа юм байна. Хүн болгоны хувьд мэдээж айцтай, догдолтой. Өглөөнөөс хасалттай байдгийг сонсчоод үнэхээр хэцүү байсан. Миний цээжин дотор том харж чулуу таглалцсан юм шиг болсон. Төгсөө чинь бараг л сэтгэлээрээ хасагдсан явчихсан шүү дээ. Харин тийм. Бараг л гэсэндээ. Том харж болсон. Яа бүр яг шүрүүптэй тайчмаар ярьдаг хүмүүс гэж байхаа юм тий. За ойлгомжтой штэ их ч орж ирээч. За ороод ирсэн. За орж ирээ. Харамсалтайгаар оролцогч Мичи биднийг орхив явлаа. What? Оо ямар сони юм бэ тий. Why? Яа би та нар ингээ миний шар усыг харж байна уу? Бүр бүгд босцсон юм. Хүү хин өгсөн байж болох уу? Ямар сони юм те. Яагаад? Цаараа гаргаад. Хангар өгсөн мэт дэцтэй. Айхтар мөзөл гэдэг юм. Юу вэ? Хор явчлаа. Энэ яг амар нөхөрлөж. Оо ээ. Чтой. Энэ зүгээр дахиж болвол Мичи орж ирнэ гэж бол байхгүй бах. Тэгэхээр энэ бол жинээсээ явж байгаа. Гэтэ хэм Мичид өгөх вэ? Хотод намайг дуртай байгаа ш. Явчлаа өөрөлдвөл би хамт боцоод явсан. Энэ ч найзууд ч тий. Элекшнийг хамт цогтой өнгөрөөсөн. Хүмүүс ингээд буцах хэрэгтэй болчлоо. Оо золоо хөөх юм би. Ямар зөв юм бэ? За ер нь анзаарахад сая бол золоогийн сэтгэл бас нэлээд хөдөлсөн. Шалтгаан гэвэл бас ер нь бол минийхтэй ижил Мичиг хасагдана гэж огт төсөөлөөгүй. Тэгээд Мичи золоо хоёр. Оо золоогч ямар хөөх юм. Надад илүү бондтой байсан. Жохоо хөөгчөг үйлсээ тамаагүй илүү хүн дээр туссан баг гэж бодож байна. Бүүн хамгийн тод оролцогчтой нэгсэн үстэй. Тий. Тэгээд ингээд харилцаа энэ төр үсгцэн тий. Юу вэ? За байж байгаа энэ хин өгсөн байж болох уу? Амар сони юм тий. Мичид юу болоод байна? Залуу. Мичид дээр өмнө нөгөө нэг Мичид хин цэтүүлаа өгсөн гэдээсэн шүү дээ. Ягаад тэгэхээр өөрийнхөө нөгөө нэг сонирхолтой охин биш. Тэгээ төгсөө бас өгсөн өөрийнх нь бас сонирхолтой охин биш гээд. Тэгээ бас багадгүй хасаа өгсөн байж байгаа. Бүгд өгсөн баг. Яа, бурхан минь яагаад төгсөө биш гэж яагаад Мичи юм бэ? Хариулаач. Яа, за тэгвэл хонгор тэгвэл шүү золоотой явуулсан. Миний хувьд бол эсэлтэй нэгт орхон манай цэгээ байсан. Харин сүүлийн хүн маань бол 10 дахь хүн маань Мичи байсан. Оо, 10 дахь нь Мичи гэж штэ. Яа, би яг ойлцоо. Зүгээр л амар гайхсан яг яагаад ингэж Мичи хасагдсан гэдгийг бүр. Тэгээ одоо хамгийн гол нь би тэгэд уулзч чадахгүй баяртай гэж хэлж чадахгүй ингээд салаад явна гэхээр бүр
Дөнгөж сая хажууд инээгээд одоо маргааш тэгэндээ энийгээ ингэж өмсөндөө Хөө өнгөрсөн юм шиг ярьдаг те. Дөнгөж сая хажууд инээгээд явж байгаа тэг өнөөдөр нь байхгүй болсон. Яа. Шоу үргэлжлэн тэгээ хэлсэн байсан л та. Нэг амар гониглохгүй байдаг те. Гэтэ бас ямар сони юм бэ те? Өстөө гайхчлаа. Өстөө сони. Хувцаараа хурцчихжоо. Энэ жоохон жатга юу яачлаа. Жоохон хурцчихлаа шүү дээ. Хувцаа жоохон Монгол маяг яасан. Дээд. Монгол төвний заяа гэдэг шээ те. Ямаас хувцаа бодож байгаа аюултай. Бол та хөөрхөн биш үү? Йоо, за одоо юу? Цэлмгийг хараад юу гэж болтой. Одоо бол дөрөвдөө фанчтай. Манаштай. Одоо дөрөвдөө. Одоо дөрөвдөө манай. Дөрөвдөөс манай авах. Үгүй энэ юугаа ухаад байгаа юм бэ? Охтууд ан дөрөвдөө фанчтай. Манаштай. Одоо дөрөвдөө. Одоо дөрөвдөө манай. Дөрөвдөөс манай авах. Ман охтууд ан багхгүй юу. Тэгээд бид нар ман нийлээд манан тэр ширс томтой. Дөрүлээ манал. Гэтэ яг үндэ бол тэр нуулгүй хэлэхэд тийм байх хэрэгтэй л дээ. Шин залуу гарч ирнэ. Тэ. Шин залуу Юу ээ тэгээ хамтдаа хасан гэдэг юм уу? Хэрэгтэй байна. Үнтэй. Шилэг онцгой. Үгүй яах вэ? Бас тиймэрхүү яриад. Үгүй тийм юм байж болчихсон. Үгүй. Бас хор нарилга тий. Тэр хүн Тэгэлээ манан байя. Ёстой энэ бүр нэг 90 мэддэхгүй юмд ороод ирчихжээ. Шинэ хүний эсрэг одоо бараг эвси те. Эвслийн одоо юу болоо энэ төр гэж те. Нөгөөг нь таалагдахгүй. Сөрөг хүчнүүдийг одоо дарая гэж те. Нэлт болсон юм дэ шат шатанда те. Ер нь ингээ эвгүй юм байна. Энэ юм бүлэглээд их юм. Бүр өөрөө яв царайд явахгүй болохоор нэг хор утгах гэдэг байцлаа. Чүрчээсэн чүрчгэр юм. Бас болно. Бараа дацтай. Үгүй ер нь бол энэ бол хатан үнэн байхгүй те. Фактийн хувьд бол энэ бол хамгийн зөв. Манай төгсөж бас хортой л та те. Хонгор тэгээд мичээ хасагдсан чинь нэг амир гүнгэлж мөлөд явахгүй юм тий. Эдгээр сизон чинь энэ хоёр бас мичийг яагаад хасагдчихв гэж ярихгүй байгаа юм чи энэ хоёр бас мичээ санал өгсөн. залуучууд нь бол арайгаагүй. Хоёр залуу тунж үлдсэн. Гэтэ октод бол бүр энэ бол хийх хэрэгтэй л дээ яг үнэхээр шоунд үлдмээр байгаа бол надад зөндөө юм хараа. Юу чи бүр яаж ийгээд үлдмээрээ гинацтэй зүгээр. Хай дайна хэрдээвэр гэсэн. Барийн Йохой. Би бүр чатгараад ирж таарсан. Би барыг хүчээр шууд 6 мянга авчирсан. Алхааруу өрөвдөд үү? Хатаар. Би бол одоо уусаа сэтгэл хөдлөлөө. За хонгороо биш үчиг гэж хэлээ. Би бол дайныг үсчүүл яг. За хонгор бичсэн дээ. Мэднэ гэдэг үү? Мич биш үү? Би амраа бичсэн. Яагаад гэж асууж байна. Би яагаад гэвэл манай шийдвэр гаргаагүй. Тоглолтод ороогүй. Тоглолтын дээр хангалттай фокустэй байгаагүй, юу болж байгааг ойлгоогүй. Яг хонгорын юу бол шийдвэр бол бас л тий. Яг тийм юу байна л та те нэг юм релист шудраг байна. Яг шудраг байна гэдэг утгаараа нэг найзтай болох гэж биш яг хостой болох гэж орж ирсэн. Хонгор бол амар лаг байна. Тэгээ би өдөр болгон санаалга өгсөн. Бид бүгд өдөр болгон санаалга өгсөн. Би өөрөө өдөр санаалга өгсөн. Өдөр болгон забраа чиний такч ирлээ. Дандаа нэг юмд орчихгүй тийм. Өдрөө шилжих гэсэн. Тэгээд дараа 5 өдөр өнгөрсөн юм жишээлбэл үү? Тэр бол гэхдээ цэг надад хэцүү даа шүү дээ. Тэр чинь хаад гэж байгаа би боломж юм уу? Гэхдээ би цэгийг бичлээд хүн болон цэгийг бичих гэж боддог шүү дээ гэж. За энэ бол миний Октодын ихэнх нь цэгийг ихний хоёрт бичсэн байл. Тэр амар мэдээлэлтэй октод. Энэ одоо хаагаараа шараа. Энэ бүр ямар Бүгдээс нь мэдээлэл авчдаг юм. Ойлгомжтой. Бэлэр эрэгтэй хүн ийм байхаар амар шижээ юм аа нэг эрэгтэй хэрэггүй юм яриа л нэг ойр зураг хинт хэрэггүй нэг хүнд нэг хэрэг болохооргүй юм нэг
хов мо базаал нэг ингэ тэнхтэд байхаар тэнийг юм аа бүр арчаагүй. өөрөө ч тэрийг мэдчихсэн баг. Мэдчихсэн. Захиа авах тийм юу болон юм. Тэгсээ вейп мэвс орсон юу. Шир хийж идэв. Нилийн хоорн найрладаг барин те. Яа, миний хотоодоос хамгийн бага ярьсан хүмүүс. Чи ярьсан уу? Тий, би ярьсан. Битүүрийн дунд битүүр vibe нийлдэг байсан ч гэсэн хамгийн бага. Үе хонгорын бүгсэн тэнд гарцсан. Тийм болохоор би удаа битсэн. Би бол үнэхээр ихтэйчүүдээс топ ихний 3 бас тэгээд битсэн байж магадгүй. Тийм, тэгж битсэн байж магадгүй. Pero амрааштай. Тийм. Why? Яагаад? Амра мичи би бинд угаасаа дуртай биш аахгүй. What? Юу вэ? Энэ ямар балаа шалчгансан хов бацсан эргүү. Амра хасагдах юм уу эсвэл амра юм болов мичи юм болов гэж би бодож байсан. Миний үгээс топ 3-т амра мичи болов байсан. Тэнгүүд би амрааг дургуулсан. үлдэх болов гэж утсан юмудад амраа үлдчихлээ. Тийм л conclusion байна да. Йоо. Хүү яг цаанаашаа л өөр байгааз. Одоо их ч л одоо жиггээ өөрийгөө нэг ийм байж тавьсан биш үү? Амраа яагаад магадгүй нэртэй юм бэ? Таач октодын өрөөнд бас хэцүү. Тийм үү? Really? Яа. Чи улс төр юм байна. Амраа чи ер нь жоохон хэцүү зан шинтэй байгаа юм шүү. Хин ч өөрөөс нэг асууаг багч. Сони юм аа. Уг нь хамгийн өөрөөхөө байгаа охин байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингээд нилийн сул амтай байна. За боондоо ингээд Тэнгисэрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн 2 дугаар улирлын 4 дугаар анги буюу хасагдах шатныхын ангийг хамтдаа бөөндөө сонирхолтойгоор содноор үзэж дуусглаа. Тэгээ сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Бичлэг маань энэ хүртэл урт хугацааны бичлэг маань үзсэнд маш их баярлалаа. Тэгээд мэдээж subscribe дарахаа битээ мартаарай. Тэгээд дараагийнхаа улам сонирхолтой бичлэгүүдийг оруулах болон дээрээс нь Тэнгисэргийн тухай сонирхолтой мэдээллүүдийг бас оруулах болно. Тийм болохоор subscribe дараад, лайк дараад хүлээж аваарай. Баярлалаа. Баяртай. Тулканела. Тимээ би бол тулка байла.